За улсын их хурлын гишүүн учрлын санаачилсан оюуны өмчийн тухай хууль бол батлагдаад түрүү жилийн 12 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. За ингээд оюуны өмчөө бас хамгаалуулах хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдэг нь бол өөрөө маш талархууштай. За урлаг соёлын салбарынхан төдийгүй хувь хүн бизнесийн салбарынхан бол бас салбарынханд маш ач холбогдолтой ийм хууль болсон. Тэгэхээр хууль өөрөө батлагдаад хөрсөн дээр бас бууж хэрэглэгдэх бол одоо маш чухал байдаг. Тэгэхээр салбарын хүмүүс та бүхэн маань бас хуультайгаа орж танилцаад за энэ хуулиа дагаж мөрдөх за мөн хэрэгжилж заншаарай гэж та бүгдийгээ уриалмаар байна.